За хүслийн гэр төслийн хүрээнд хийгдэж байгаа бид бүхний Япон, Солонгос, Монгол гэсэн 3 улсаас ингээд нэг дамжуулан хийгдэж байгаа ингээд товчдогшгүй подкаст юм байна. 32 дахь дугаарыг ийхүү эхэллээ. Өнөөдөр болохоор бид бүхэн загтлаа. Хэдүүлээ ингээд сонгон шалгаруулсан байгаа. Тэгээ загтал ямар загтал ирсэн тухай сэтгэлээ хуваалцсан уу? Хуваалцаарай. За. Хуваалцсан ч болно болохгүй. Хуваалцахгүйсэн ч болно гэж аав. За би хиппи байна. Ямар ч гэсэн сонирхолтой сэдв байсан. Тэгээ загтлаа бас сонсогчд сонссны дараа илүү дэлгэрэнгүй би сэтгэлийн уухт байгаа үгээ хэлье. Окей. За намжаа. За загтлаа уншаад ер нь бол бас нэрээ тийм шүү тэгж бодож авдаг. Гэхдээ бас яг гаргаж чаддгүй зүйлийг ингээ манай загтал ирүүлсэн эзнэрээ дамжуулаад тэг хамтдаа нэрэл тийм байдгийн шүү гэсэн зүйлээ мэдэрсэн болохоор надад ч их аяга гоё дотн санагцсан. Бас тийм их мэдэрчээсэн үе байсан болохоор тийм. За нууцлаг захиагаа тэгвэл нууцлаг захиад тэгвэл танилцах уу? Сонсох өнөрөө. Тий. Энэ удаад voice ирүүлгээс татгалцсан болохоор загтлаа сокон уншиж байгаа. Самэно би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ерөнхийдөө сэтгэл готролд ороод байгаа шиг хоол унд гэрийн ажил хийгээд байгаа юм шиг хийхгүй байгаа юм шиг. Охин хүү хоёртойгоо жоохон зууралтай байтал өдөр өнгөрөх юм хмуу хүүгээ их л загнах юм да. Ээж аваа хийсэн хоол шүмжилж идчихэд хэвтэн жоохон гомдморч юм шиг. Одоо 70 80 настай хүрч байгаа эцэг ихтэй надад юм хэлэх хэрэг байхгүй гэж л бодох юм. Нөхөр надад ярилцахгүй юм өдрийн хий цагийг тоглоод л өнгөрүүлнэ. Хийсэн хоолын сайхан байна гэж хэлж миний сэтгэлийг ураал өнгөрнө. Хаяа аяг тавыг угааж хог шороо шүрдэж надад туслана яах вэ? Надад ч бас нэг хийгээд байгаа ч юм алга. Гэтэл орондоо ороход нэг л ядарсан хүн байх юм. Шин дунд хүүхэд хөхүүлж нойр мутахан хоног. Өглөөс ирээд яг л хүүхэд хийдэг зүйлсээ хийн. Орой болоход нөхөр нөгөө юм хийсэнгүү гэж гомдлно. За хийлээ гэдэг асуудал аав ээж сонсож байгаа байхдаа охин сэржихүй орд дуурн нөлөгтэйж дуурч чадахгүй юм. Энэ маягаар стресстэй хийсэн болоод л туусан тэрэн зүйлдээ надад дарамтч болоод байгаа юм шиг санагдах боллоо. Энэ асуудлаа нөхөртөө хэлж чадахгүй байна. Яагаад гэж буруу ойлгож болов гэж бодох юм. Ийм юм чамд асуудал болж байна гэж чи угаасаа дургүйдэл ингэж хэлж байна гэж хэлэх байх гэж яагаад. Тэгээд ч манай хүнийг ууралж гараа ямар ч сонсох дургу би жүжиглээд байгаа юм шиг боддог. Нэг хүн хоёулаа ярилцъя гэж хэлэхээр юугаа ярьдгийг гэж л уртаас хэлэн хэд удаа амжилтгүй болсон. Би бас яг болоод байгаа асуудлаа ойлгуулж чадахгүй байгаа юм шиг. Хэдий өөрийн аав ээж дээрээ байгаад байгаа ч нэг нөхөр хөвгтөд болсон болохоор өөр нэгэн өөрөх болох юмсан гэж өдөр бодох юм. Өдөр жоохон унтж гарал гим хийсэн юм шиг санагдана. Ээж залуу юм байж унтлааг нь одоо нөхөр бит хоёрын асуудал бүр хурц хэлбэрт орсон хийхгүй гэж хэлснээс болоод нөгөө уурн хөрсөн уурандаа өөр хүнтэй болчихно шүү гэж надад намайг хайлгаадж байгаа юм шиг хэлээдж байгаа юм шиг. Надад энэ асуудал миний сэтгэлийг их өвдөх юм аа. Асуудал яаж хийх арга өндөө болохгүй байна. Ойрлж гашгачаад чамаагүй хэлмээр байвч би айл байгаа хүн юу ч болоогүй юм шиг өдрийг өнгөрөх надад үнэхээр хэцүү байна. Гомдлоод байгаа юм гомдолж байгаа юм шиг надад санагдаад байгаа юм шиг ч надад энэ үнэхээр асуудал болоод байна. Санаа зовсон саясаас ямар ч мэдрэмж авахгүй санаа зовсоор л дуусах юм. Ийм байдлаасаа болоод миний татгалзах нь хүртэлгсэн л дээ. Нөхөртөө шууд бурууг өгөх хаашаа юм ярилцгал хэрэгтэй байна. Гэтэ яг яаж ярилцах яах ухаан одоохондоо ойлгохгүй л. Энэ надад дээр та бүхэн надад бас харамгүй зөвлөгөө өгөөч гэж та бүхнээс хүсэж байна. За ийм загтал байсан байна. Тэгээд бид бүхэнд сэтгэлийнхаа углуургаас гарсан сэтгэл загтал болгон илгээсэн ингээд сонсогчдоос баярлаа. Тэгээд бид бүхний ингээд яг юу гэж хэлэх вэ? Яг ингээд энэ загтал сонссны дараа бас нэг айгүй тийм нэг ягаад ч юм орчлоо. Яаж ч боддог сэтгэв болохоор ингээд айгүй тийм нэг юу хэлэх вэ? Яах вэ гэдэг нэг ухаанаа олгоолчлаа. Тэгээд мэдээж энэ асуудал бол ингээд манай Монгол төдөөгийн Япон, Солонгос тэ өөр улс хаан ч энэ бол гэр бүл байгаа, оршин байгаа бүх гэр бүлүүдэд ингээд тулгамддаг асуудал болоо гэж бодож байна. Одоо гэсэн нэг Christmas ингээд өгч байгаа штэ. Christmas-ийн улиралч нэг гоё ид шидэ улиралч штэ. Би л одоо ингээд Santa Claus ч юм уу ид шидэн байсан бол зүгээр юу ачмаар байгаа байхгүй юу. Манай хоёрт ингээд тэ гоё тусна. 3 өрөө байр авчигөө. Тэгч байгаа юм да. Гэтэ юм зөндөө олон хасаа байгаа шүү дээ. Бүгдэнд нь өгөх юм уу? Харин тийж идсэн байсан бол. Гэтэл нөгөө нэг манай монголчууд ч ингээд өсгөж төрүүлсэн аав ээжийнхээ ачааг хариулна гэдээ бас хажуудантай хамт амьдраад идэв шүү дээ. Тийм бас яг
улс үндэстний онцлог байгаа учраас юу ч юм. Улс үндэстний гэхээс илүү зүгээр санхүүгийн л асуудал юм шүү дээ. Санхүүгийн ядуу буурын орон шиг за арайч улсаа нэг ядуу буураа ингээд тийм л дээ ядуу буурын орондоо үздэй манай хөгжингүү орно л доо. Гэхдээ яг хуу мэдээж тустай байхыг ер нь хүсдэг болов гэж би бодож байна. Та хэд юу гэж бодож байна? Бүх залуучууд л ер нь тустай байхыг хүсдэг үстэй. Эсвэл нөхөр ч юм уу ихнэр нь заавал аав ээжтэй гэж мөөжтэй хамт амьдрах хүсдэг. Тийм гэр бүл байдаг болов уу? Гэтэ яг одоо ер нь бол тустай байхыг хүсдэг. Тэгсэн хэрнээсээ жоохон өөдгүүн, жоохон ингээд зутраад ч юм уу, дөнгөж нэг хүүхд гаргаад ч юм уу, тиймэрхүү үед ингээд аав ээж хамтах амар гоё тий. Яг хөө тиймэрхүүээс бусад үед бол тусдаа тэгэл өөрөө өөрсдийнх нь зовлон жаргал нь өөрөө өөрсдөө амттай байгаа шүү дээ. Тэ? Тэрийгээ өөрсдөө гоё ярилцаал, даван туулаад, зовх үедээ зовоол. Тийм. Энэ юу нэгтэй хэртнээс зэдэв баха. Намайг бага байхад та бас сайн мэдэхгүй байна. Миний бодлоор миний эргэн тойронд бол түрээсийн байранд амьдардаг хүмүүс нөгөө хажуу өрөө түрээслэх гээл тийм зүйл аягүй нийтлэг байсан. Хошин шогуртл байсан ш нөгөө экстүүцийн одноо ингээл хадам ээждэг амьдардаг хажуу өрөөнд. Тэгэхээр ер нь ингээд тэрийг үзснээс хойш гэх юм уу ямар ч байсан ингээд тустай байх нь нөгөө өөрийнхаараа нөгөө хэрэлдэхтэй хүртэл жаргалтай гэдэг чинь тустай байхаар найл нэгнийхээ гэрт байхаар нөгөө нэг жишээ нь одоо нөхрийнх нь гэрт байлаа гэж бодоход эхнэр нь арай жоохон ингээд нөгөө хэцүү байдаг ч юм уу тий айлд байгаа гэдэг утгаар арай нөгөө эрх мэдлийн хувьд нэг жоохон доогуур тэгээд тиймэрхүү төвшин гараад идэг гэж магадгүй. Тэгэхээр яг эрх мэдлийн хувьд ингээд тэгшхэн байхын тулд тустай амьдрах нь зөв юм болов уу гэж би боддоо шүү дээ. Тэгээд айгүй манай Монголд бол айгүй олон жил үргэлжилсэн юм нэг соёлж гэх юм уу санхүүгээс үүдсэн юм асуудал ах л та. Зя тэгээд захидлын минизм бас нөгөө талаараа бас нөгөө нэг гэр бүлдээ өөрхөн гэрт байгаа даа шүү дээ. Захидлын эзэм болохоор нэг өөрхөн аав ээжтэй амьдраад байгаа. Тэгээд өөрхөн аав ээжтэй амьдарч байгаа хэрнээ нөхөр нь бол нэг тийм асуудал үүсгээд байгаа. Өөрт нь тэг захидал дээр дурдсан маш тийм ингээд маань тэгтээ яг ингээд надад гэр орны ажилд бол тусалчдаг. Гэр орондоо ингээд хүсэх юм бол аяга угаагаад үгүй угаагаад өчтөө хавш урдаад үгүй. Гэр өөрт нь бол туслахын үед бол нөхөр тусалчдаг гэдэг. Нөгөөдөөр нөгөө нэг яг ингээд нөгөө аав ээжээсээ санаа зовдөг хүмүүсийн нөгөө санаа зовлоор тий нөгөө секс бэлгийн харилцаа бол ингээд ерөөсөө жоохон хэцүү байгаад байна гэдэг асуудлыг өгөөд байгаа. Тэгээд өнөөдөр би болохоор ерөнхийдөө загтлаа ерөнхийдөө яг гол агуулгаар нь болохоор нөгөө хадам аав ээж альсвал өөрхөн аав ээжтэй амьдардаг хүмүүсийн сексийн амьдрал бэлгийн харилцааг ер нь яаж шийдвэл зохих вэ гэдлээс нь ярилцвал яах вэ тий одоо магадгүй залуу хаана тий залуу гэр бүлийн үед хамгийн чухал асуудал ш. Тэрэн дээрээ ингээд амар гоё хийж улам тий бибидээ. Тэгвэл ер нь энэ яг энэ асуудал дээр хадам аав болон аав ээжтэйгээ амьдардаг өөрийнхөө гэр бүлтэй ээж автайгаа амьдардаг ч вэ ер нь энэ нөхцөл байдалд амьдарч байгаа хүмүүс одоо яг энэ сексийн амьдрал бэлтэр одоо бэлгийн харилцаанд одоо ер нь ямар хор нөлөөтэй гэж та бодож байна. Хор нөлөөг нь за би нөлөөтэй гэж болж байна. Хор нөлөө байхгүй шүү дээ. Юу яриа та. Тэ. Харгүй шүү дээ. Тастаа. Бэж нэг юм асуу. Одоо ингээд бид дөрвийн дунд болохоор бид дөрвийн одоо статус чи юу байгаа вэ те? Дөрүүлэл тустай байгаа хүмүүс байгаа те? Манай багийнхан чи юу бол бүгд бол одоохондоо хадам аав ээжтэй амьдардаггүй, өөрийнхөө аав ээжтэй амьдардаггүй, тустай амьдардаг хүмүүс байгаа те. Гэхдээ бол туршлага байгаа. Одоо нөгөө нэг тэгээд туршлага залуу байхдаа одоо хөгжим болчиход тийм шүү дээ. Бас 30 гарчлаа. За тэгтээ 30 гараад орхоос юм багтаа. 20 тоотой байхдаа 20-од наснда бас тийм 20-од наснда бас тэгэж амьдарч исэн туршлага бол байна. Игчийн хувь зөвлөхөд хэцүү байд юм аа ойлгож байна. Одоо тэгвэл энэ 30-аад насныхаа өндөрлгөөс харахад ер нь ямар хор нөлөөтэй гэж бодож байна. Хор нөлөөгүй байжээ. Тэр бол сайхан байжээ гэж бодож байна уу? Ингээл тэр. За би 30 руу ороогүй байгаа би яа. Тэгээ манай би 20-од жураа минь яа. 30 руу ороогүй. Тий 20-од насн дээрээ байх сүүлийн жил байгаа. За тэгэхээр эхлээд сая ингээ манай Сауко маань хэлсэн чи ингэж бодож байгаа байхгүй юу?
ингээд ээж аав нь байхад яаж бэлгийн амьдралаа зохицуулдаг бол гингүүд хамгийн түрүүнд нь штэ надаа ингээд нэг юм 40 50 настай хүн хэрвээ бид нартэй цуг подкаст хөтлөжсэн бол яах вэ гэж бодогдлоо. Ягаад тэгэхээр бидний онцлог бол нэг гэр бүлээс ингээ гоё тустай байдаг тиймэрхүү байдлаар өрхөдөө шилжчихсэн байгаа штэ. Тэнгүүд нэг яг тэр нэг 50 ч юм уу эсвэл магадгүй эмээ өвөнөр маань ингээл айгүй олон хүүхэд те. Тэгээ хөвчлэн одоо нөө байранд биш нөгөө гэр одоо гэрт амьдардаг те. Тэгсэн хэрнээ яаж тэр асуудлаа зохицуулдаг байсан бол гэхээр магадгүй тэр хүмүүс илүү тайлбарлах бах те бидний явцсан хайгуур юм уу бидний унтсан байхад юм уу харин сонирн байгаад айгуу ууланд гараад уу бас нэг жолхон те ч шиг аим жоохон тийм туршлага байна уугүй юу мэдгүй за тийм туршлага нэг найзаасаа сонссон юм байгаа одоо тэгэхээр бас юу вэ штэ те сайн нэг шипи өгч штэ тэрээ ингээд ээж автагаа байгаад байдаг бол уул руу маач болж байлаа машин дэж болно штэ одоо тийм юм өгсөн маа те одоо машинтай гэр бол залуугэр бол одоо орой гэхдээ яг энэ ингээд нэг удаагийн дарах юм чинь штэ ер нь бол юм тийм гэхдээ ер нь ингээд урт хугацаанд хамт байвал энийг яаж шийдэх үү яаж тасан зохицох уу гэдэг хамгийн гол нь загталт маа хэдэн өрөө мөрөө талаар дурдсан байлгүй саяалаа дурдаггүй зүгээр л ерөнхийдөө гэр бүлтэйгээ амьдардаг гэсэн болохоос хамт амьдардаг юм. Байн өрөө гэсэн сайхан өрөө байна. Яриагаа. Осоо. Манай эжин зүгээр зөө ерөөсөл тэр цагтлагаа эзэн дээр шуурга зөвлгөө өгөөл ингэ гээд аргуудыг зааж. Энэ яг нэг за нэг удаагийн зөвлөгөөнөөс л хамгийн эхлээд миний бодлоор бол хамгийн эхлээд мэдээж нөгөө ярилцах хэрэгтэй ах ингээд юунд одоо дуртай яаж явал арай таашаалтай байдгүй гэдгийг мэдээж ярилцаад тэгээд тэрийг хамгийн түрүүнд нээлттэй байлгаж ээж одоо дараагийнх нь асуудлууд дараагийн нэг удаагийн тим юм хоёлаа хэрэглэх үү яах уу гэдгийг бас хоёулаа шийдэх байх л та. Хэдүүлээ одоо юу ярилцахгүй явах юм бол нэг хугацаанд энэ хэдүүлээ юу ай зөвлөгөө ч юм уу загтлын эзэндээ зөвлөгөө өгч юм уу арга дарга яваад хэдүүлээ жоохон подкастынхаа сүүл рүү явъя те одоо зүгээр л өөр өөртөө байр сууриас магадгүй та хатам аав ээжтэйгээ юм уу өөргөн гэр бүлтэй амьдарч байхдаа өө одоо тэр секс амьдарч юм бэлгийн харилцаанд танд магадгүй хор хөнөөлтөө гэж бодож байна өөр өөртөө байр суурийг магадгүй надад хор хөнөөлт байхгүй шүү дээ юу яриад байгаа тийм зүгээр л гоё шүү дээ аав ээж хаж гэдэг чинь зүгээр л өөр өөртөө байр суурийг илэрхийлээд энэ сэдвийн энэ подкаст яри харин тэр загтлынхаа эзэнд өгч байгаа зөвлөгөө бол түр хаашаа тавьчих. Тэ? Тэгээд яг ингээд яг уу гадаадынхан болвол нөгөө нэг яг тийм нөгөө бэлгийн амьдрал ч юм уу тийм хүн дээр ингээм амар нээлттэй байдаг шүү дээ. Монгол хүмүүс болохоор аав ээжтэй ингээд хизээл юм ялахаараа тийм болохоор тэр талаар ингээд ярилцаж чадахгүй аав ээж нь зөвлөмөр байсан ч зөвлөж чадахгүй нэг тиймэрхүү юм байгаад байж тээ. Тэгэхээр тийм угаасаа нэг тийм үндэстэй болохоор ялцчгүй ингээл тэрийг аав ээжээс ингээл нууцаар л хийх шаардлагатай л юм л та. Тэгэхээр хэцүү байна гэдэг. Тэгээд энэ дээр ч ихсэн чи миний хувьд бол манай аав энд байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хамт байдаг гэсэн үг шүү дээ. Гэтэ яг давуу тал нь юм бол манайх нөгөө айгүй олон өрөөтэй болохоор нэг өрөөнд наав амьдрын бид нар өөрсдөө нэг өрөөнд амьдрын тэгэнгүүт нөгөө өрөө дамжиж үүсгэнэ. Тий. Өрөө дамжаад чинь. Тэгэхээр тий ханан заа гэж Монголыг бодвол амар муха тий. Тэгээд яг миний аавч ярих өнцөг бол нэг ингэж санагдлаа. Одоо миний хувьд бол ингээд хэдий аав маань байдаг ч гэсэн би ингээд юу байгаа штэ ямар нэг асуудал үүсэхгүй те надад одоо кексийн амьдралт маань гэтэл яг тийм байгаа хүмүүст болохоор нэг ийм асуудал үүсэх юм шиг нөгөө сонсохоос өмнө гэлс хийчихгээл амар богинохоо хугацаанд тийм те тэгэл магадгүй ирэхээс өмнө гэлс хийчихгээл амар богинохоо хугацаанд гэтэл энэ нөгөө кексийн асуудал чинь зөвхөн миний нэг юм 5 6 жилийн одоо хасын амьдралт маань ингээд эргээд харахад ер нь амар их юм хөгжүүлэлт хэрэгтэй юм байлээ л те. Хөгжүүлэлт гэдэг нь одоо юу гэдэг нь гэс нэг хийгээл авах бол кекс биш гэдгийг амар ойлгоцсон. Тэнгүүд тэрэндээ ингээд хамтдаа ингээд амар гоё тэр зүгээр боловсрал байж айгу гоё байх хэрэгтэй. Тэг зүгээр өөрөө төшлээд л байгаа. Хамтдаа айгу гоё байх хэрэгтэй. Тэнгүүд аав ээжтэйгээ хамт амьдрахад яг үнэндээ тэрэндээ амар гоё цаг гаргаж чадахгүй байх гэж бодож байна миний бодлоор. Тэнгүүд одоо юу гэдэг нь тэрнээсээ гоё мэдрэмж авч чадахгүй байгаа гэвэл мэдээж би нөхөртөө ч юм уу их нэртэй хайртай. Гэхдээ тэрнээсээ гоё мэдрэмж авахгүй байвал сүулдэ тэр зүйлдээ жоохон дургуй ч юм уу те. Тийм болтой юм шиг санагдсан миний бодлоор. Тэгэхээр жоохон хэцүү баха.
Тийм. Тэгэхээр миний бодлоор л ядаж сардаа нэг удаа буудал модалд ороод тэгээд бас нэг тухтай хийж үчивэл гэж бодож байна. Гэхдээ тэрнээсээ өмнө бас эхлээд эхнэр ч нөхөр ч аль нь нэг хоёлаа гоё шинэлэг юм яаж хийвэл зүгээр байрлалаа солиход хүртэл ингээд шал өөр мэдрэмж авдсан шүү дээ. Тэгэхээр тэрийгэ зүгээр ядаж ингээд хоорондоо ярилцаад байвал тэр нь дараа нь яг хийх үедээ хэрэгжүүлэхэд яг зүгээр байгаа байхгүй. Тэгэхгүй бол огт ярилцахгүй байжсэн буудалд орногт яаж хийх юм гэдэггүй те. Нөгөө хийдгээрээ хийгээл дуусах чадахгүй шүү дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү байвал зүгээр юм болоо гэд зөвлөгөө биш. Саяны санаа ингээд хэлэх гэхээр тийм яг үнэ төрүүлж хэлээг болохоор ингээд буудал модалыг хэлэхээр бас амар сони дээ. Яаж хэлэх учраа олохгүй бас. Тийм. Хойло шууд буудлаар Ерөнхийдөө одоо нэг юунд чинь буранки гэрт маань одоо Монгол 5-нд гэрт маань бол ялцчихгүй. Гадаадад бол мэдээж ингээл хоёр өрөө байр ингээл нэг бол ингээл ямар ч тохиолдолд нэг өрөө тутаагаад байдаг шүү дээ. Япон солонгостой Монголд гэр гэдэг буранки гэрт бол энэ одоо загтлын эзэн шиг ингээл амьсгаагаа түүжээл тэгэл яг ингээл нэг бол гис хурдан өрнөөл дуусгахаар л байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө яг ингээд хүний хажууд бол угаасаа ингээд хор хөнөөлтэй болоо гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө нэг түрүү хэлсэн тийм ингээд сэтгэл зүйн хувьд сэтгэлийн бас таашаал авах хэрэгтэй байдаг шүү тий. Гэхдээ би одоо жишээ чи угаасаа ингээд ер нь мэдрэмж штэ. Энэ бол ингээд хүн болгонд байх хэвээр авах хэвээр мэдрэмж. Тэгээ тэрийг ингээд нуусараа энэ загтлыг бас илгээсэнд нь амар баярлж байгаа байхгүй юу. Ихэнх хүмүүс энийгээ ингээд буруу зүйл юм шиг те тэгэл мэдрэмжээ ингээд даллсаар гад гэх юм уу. За тэгээ сүүлдээ тэр мэдрэмжийг авахаас айдаг, авах дургу болдог, цугтдаг болчих штэ. Тэгэхээр чинь гэр бүлд маш хор хөнөөлтэй. Тэгэхээр энийгээ ингээд илгээж ямар нэгэн дарга зам хайхыг эвлэлж байгаа загтлыг эзэн бас маш их баярлж байгаа. Маш олон хүмүүсийн төлөөлөл болохоор би болохоор хор хөнөөлгүй гэж бодож байна. Харин ч эсэргээрээ заяа. Нөгөө юм чинь нэг бартаатай, адармаатай тийм байхаараа ингээд улам юм амттай байдэн штэ. Тэгэхээр одоо эсвэл ингээд нөхөн ингээд байн яйлтаа гэл тэгээд байгаа штэ. Тэр нь ингээд манай одоо загтлын эзэнд ингээд жоохон төвхтэй те. Маа загтлын эзэн болохоор тэрийг ингээд шал өөрөөр хүлээж аваад нөхөрт нь болохоор магадгүй ингээд одоо жишээ нь ингээд тустай амьдрал те ингээд хүүхд мөх байхгүй зөвхөн хоёулаа байхад бол магадгүй хий гэсэн үедээ хизээч хийчин тэгэл нэг тийм сонирхолгүй байж магадгүй шүү дээ те. Одоо тэнгуут ингээд өөр хүмүүсээ алж жоохон тийм эрсдэлтэй тийм нөхцөл байдалд нэг яаж хийж байгаа л хийчихсэн ингээл тийм одоо юу гэдэг та нар ойлгож байна нэг тийм нэг ойлгож байна. Ойлгож чадхуур гэдэг байхгүй юу? Тийм байж байна. Тийм нөгөө талаас нь тийм өөрчлөх арга зааж өгч байна. Нөхрийн байр сумаас аваад үзэх юм бол тийм эрэгтэй хүндээс эрсдэлтэй алах нь илүү гоё амттай жижиг юм лөө тийм. Тийм эрчүүч угаасаа нэг тийм дайчин юм дуртай. Ямар нэг бартаа саадны дуртай болохоор тэр нь улам илүү ингээд хүслийг нөгдөөгч юм тийм. Тийм. Тэгэхээр эрэгтэй л тэгэл гонхно. Тэгвэл нь штэ. Эмхтэн тэгвэл яах вэ гэдэг байна. Эмхтэй ч одоо та бүгд тэр юм хийж байгаа ингээд би надад ийм санагдаад байна гэл тэнгууд нөхөр нь бас мадуу хэлээ штэ. За миний хараа зүгээр эн чинь ингээ бартаатай юм байх чи улам гоё гэхгүй юу. Чи тэр талаас нь бодоод үзмүз. Хамгийн гол нь ер нь ярилцах л хэрэгтэй байх л та. Гэтэ яг яаж ингээд нөгөө гэтэ ингээд аха бүгдээрээ амар шууд ярьцдаг хүмүүс болохоор энэ тал дээр гинт дугаалдаг гэх. Харин зэрэг орж ирээд. Би ингээд загтлын эзэн болохоор гэж байгаа штэ. Ярилцгаж хэдэд удаа оролцсон боловч юугаа ярьдаг ингээд нөхөр авч хэлцэхгүй байна гэдэг ба штэ тий. Одоо нэг ярилцсан гэдэг чинь нөхөр бас жоохон ичимхий юм болов гэж би бодогдсон. Хинэггүй юм шүү нөхөр нь. Амар хинэггүй юугаа ярьдээ мартаа. Тэр нөхөрд болоод байгаа байхгүй. Нөхөр болцсон байгаа болохоор эхнэрээ бодохгүй байхгүй яа болно. Тэгээд юугаа ярьдээ мартаа. Тий. Тэгэхээр би бол нөхрийг одоо нэг уйрааж агаад хатуу ухаан мухан шаарж байгаа л яг хоёлаа ярилцъя гэж яг урдаа авч суугаад ярилцах юм шүү тий. Зүгээр л яг ингээд юу хоол хийж явахдаа ч юм уу магадгүй тэр хүн аягүй угааж байгаа ч юм уу хогш үйдэн те ингээл өөрийнхөө санаа бодлыг хэлж өөрийнх нь дуртай сэдвийг ихлэ хөндрөхтэй штэ. Миний энэ тоглоом тоглодог. Нэр энэ тоглоомны чинь юу юм уу гээл те зөвхөн нөхрөө судлаал те тэгэл тэгжсэн тоглоом ярьж явжсэн аа тэгэл нөгөө нэг өөрийнхөө хэлсэн санаараа ороод те яг нуулгуулхэд байна штэ те гэж ярьж байгаа л яг ингээд ээж аав яажууд ингээд яг ингээд юу ах юм даа хэцүү төвхтэй байна. Яагаад бол ингээд ийм байдаг гэдэг өөрийнхөө мэдрэмжийг хэлчихгүй юу?
тий. Заавал ярилцах юм. Тэр би нэг жишээ саналаа нэрэ. Plus 18 кино штэ нэмэх 18 шууд ингээ дэлгэрэнгүй шууд чөлөөт ярих болохгүй болохоор ганц нэг keyword ашиглана шүү за. Plus 18 movie манай нөхөр ганцаар үзсэн байсан байхгүй юу? Тэгээ би тэрийг өөчөө хамт үзэхгүй яасан юм аасаа ингээд тэгээд ярилцсан чинь энийг ингээд үзэхээр юм уу ингээд ярих гэхээр нэг би буруу юм хийж байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэв надаа гэдгсэн байхгүй юу? Тэгээ тэрний дараа бид хоёр жоохон дранкцж агаад жоохон тэр талаар ярилцсан чинь бид нар ингээд найзуудтай амар чөлөөтэй ярьдэн штэ хоромжил мүжил бүх юм эмгтээчүүд те эргэжтэйчүүд тийм юусаа ярьдгүй штэ хоорондоо. Тэгэхээр энэ ярьдаг чи юм лээ тийм ингээд өгөө яг ярьдаг тэрний тэр нь гоё мой гэж ярьдаг л хаалта. Гэхдээ нэг бид нар шиг өчигдөр шөнө тэгээд юм уу одоо жоохон яриад нэг детальны тийм ярьдггүй тэгээд нэг юм гаднаал маазарч ярьдаг хэрнээ яг үндэ ингээд бидний багаас яг ингээд нийгэм ийм одоо эдийн энэ plus 18 чи ингээд муу зүйл ингээд энийг хийж болохгүй гэж жоохон юм нэг дарамт гэх юм уу нийгмийн тийм нэг юм хөвшмөл ойлголт гэх юм уу эн чинь ингээд буруу зүйл гэдэг юм ойлгох. Одоо гадаадд жишээлбэл water night гэж хэлэх юм уу ашаа дээ. Тэр бол угаасаа байж болдог асуудлаа гэж ээж нь хүүтэйгээ ярилцдаг. Манад болохоор хүүгүүдтэйгээ тийм ярилцдаггүй болохоор тэрийг бурууг ойлгоцсон найзуудтайгаа л ингээ маазраан болгож ярьдаг. Яг үндэ энийг ингээд тэгээд их нэртэй болцсон юм ихнэрээс хичээд байгаа байхгүй юу тэр хүн тийм сэдвийн талаар ярихаар. Тэгэхээр яг манай нөхөртэй адилхан нөхөртөн ингээд ярих гэхээр найзуудтай яг зөвөр чөлөөтэй ингээд маазар заажраа ярьж байгаа нь яг сэтгэлийн угаас ингээд ярихаар одоо нэг фантази гэдэг юм уу тэг өөрийнхөө ингээ хүсдэг юм ярих гэхээр ичээд тийм мэдрэмж болоод байдаг гэж магадгүй нэр. Энэ бол ингээд нэлээд нийтлэг юм жишээ юм шиг санагдсан надад. Тэгсээ манай нөхөр ийм талаар амар маазардаг заяа. Одоо манай дотны найзууд нэгэндээ ингээд найзуудтайгаа байхад амар ингээд маазраал ийм сэдвэр амар ярьдаг хэрнээ яг үнэндээ ингээд надаас амар ичээд байдгийг ойлгох нахаар. Тэгэхээр тэрийг ингээд яна ийм юм хэлчихвэл хоёулаа ийм юм хийгээд фантази маа надад ярьчих юм бол надаас ингээд айгаад байгаа байхгүй чихэд энэ буруу юм би тийм юу гэж бодох л тэрэн шиг магадгүй нөхөр нь ч гэсэн дотроо нэг юм ботцсон те төсөөлдөг байж олон тэрийг ингээд хэлмэртэй ярих гэхээр хичээд идэг тий хичээд идэг баг. Тэгэхээр энийг бас ярихад бас нэг мэдрэмж бас шаардлагатай. Яг одоо та гурвал зүгүүлийн түүн яаж нөхөртөөгөө ярих уу юу гэж бодсон юу юм бэ лээ. Би бол бүр бас яг зөвлөгөөж туршлагаасаа л ярья. Намжаа юу хиппиг одоо энэ сэдвэр ерөөсөө ярьдаггүй байхгүй найзуудтайгаа. Надтай ярьчих найз яг энэ сэдвэр ярьчих яг найз авахгүй дандаа амин ажил хэрэг мэрэгнэ тэрэ тий. Тим найзууд байдаг. Тэгээд нөхөртөөгөө бас ерөөсөө юмрхүү ярьдаггүй ер нь амар хичдэг энэ сэдвээс. Тэгээ одоо ч гэсэн ингээд өөргөө задлж байгаа хэрнээ кексэл гэж ярьдаг заяа. Уртлын эсийн солиод кекс алгаа тий. Гэх мэтлэн ийм байдаг. Гэхдээ яаж ингэж ядаж кекс гэж хэлэх төвшөнд хүрсэн бэ гэхээр миний хувьд л нөгөө нэг хэдий бид нар өөрсдөө давтгашгүйгээ подкаст байгаа ч гэсэн өөрсдөө олон өөр гоё подкаст сонсдөө штэ. Тэрний нэг бол нөгөө хүлээлгийн өрөө гэдэг яг нэг энэ чиглэлээр ярьдаг подкаст байдаг та. Тэрийг би ихлээр сонсдоггүй байсан л да. Одоо нэг юу гэдэг өөрөө мэдгүй яг тийм чиглэлийн мөх сонсдоггүй байж байгаа нэг хэсэг сонсдог болов. Тэгсэн чи бүр амар хэм мэдэж авсан заяо. Тэгснээ нэг өдөр хэлэхгүй юу. Харин би ингээ хүлээлгийн өрөө подкаст сонссон чинь тим юм байдаг гэж штэ. Тэгдэг гинэ гэ бүр ингээ мэдгүй юмудаа хэлж байгаа байхгүй. Тэнгүүд манай нөхөр бас ингээд сонсоод эхэлсэн байгаа байхгүй. Тэнгүүд бит хоёр аль аль нэг тэртлийн ингээ мэдлэгтэй болоод ирж байгаа штэ. Тэнгүүд дараа нь ягаад чи нөө тэр подкастыг сонссон учраас бит хоёрын нөгөө нэг яриа тим зүйл дээр ингээ нийлдэг юм уу те. Нэг нэгнээ ингээд амар ойлгодог болцсон байгаа байхгүй. Хэрвээ тэрийг ингээ аль аль нь сонсоогүй бол уус амар ичмээр тэгээ эсвэл нөгөө үгийн төсөөлөл байхгүй аав ээж бид нарт одоо кекс чинь юм байх хэвээр ингэдэг тэгдэг гэж хизээч ярьж өгөхгүй штэ эсвэл кино ер нь баг тийм төрлийн кино үзэхгүй штэ тэгэхээр ядаж одоо нөгөө нэг юм одоо кекс идэг бичлэгүүд кинонууд байдаг да тийм юм чи ингээ одоохондоо бид тээр үзэж чадахгүй л байгаа л та гэхдээ л энэ талаар ингээ аюу гоо ярилцдаг болцсон байхгүй юу тэгээд яавал ингээд өөрөөр хийж болт юм байна гэдгийг аюух нөө мэддэг болцсон тэгэхээр нөгөө нэг яг хөө миний хөтлөгч жураа миний хувьд болохоор яг хэрвээ кексийн амьдралыг ярих юм бол ингээд юм шат дахиад байгаа юм шиг мэдрэмж төрдөг байхгүй юу. Анх хийжсэнагаа бодох, одоо ингээд хийжсэнагаа бодохоор өөр юм шиг. Тийм нэг том насанд хүрээд байгаа юм шиг. Тэгэхээр яг тэр нөгөө нэг сонсож байгаа мэдээллүүд нөхрөдөө ч гэсэн ингээд дамжуулаа хэлчих их зүгээр юм байлээ. Ийм юм сонсон чи юм байдаг гэж ийш гингүүд нөхрүүд бол заавал сонирхох нэр тэгж болох юм байна. Энэ бас айгуу гоё арга байна.
Тийм өөрөө мэддэг юм шиг биш ингээ гайхаж байгаагаараа хэлэхгүй юу түрүүн сонсогч маань хэлсэн шүү дээ нөгөө гинт ингээл буудал модал орыг гэвэл нөхрүүд мэдээж гайхах шүү дээ. Тэгэхээр харин ийм юм бидэг гэж шүү дээ амар сонио чи энийг сонсдоо монстаа ч юм уу те. Тэгээ хэлвэл бас зүгээр ээж магадгүй. Тэгвэл яг одоо манай энэ захидлын эзэн маань юу ажиллах юм бэ? Одоо нэг манай өөр нэг юм юун дээр одоо ингээд жишээ авангуудаа яг өөртөө адилхан нөхцөл байдалтай юу хийлэн заяа. Ийм гинэ. Тэгсэн чинь тэрийг болохоор ингэ шийдсэн юм биш үү? Тийм байдаг гэж штэ гэ. Тэгэнгүүт тэндээс нөхөр нас юм санаа авах юм тий. Тийм. Бас байж болох юм тийм. Эхлээд яг ярилцахад тэр чинь бас нэг юм хаалттай цонхох одоо гэж цонхоор төлөөдөлөх юм хаалттай сэдв бахаар шилийн хагалгын тулд маш зөөлөн нарийн мэдрэмжтэй. Ер нь тэгээд саяны хүлээлийн өрөө юм подкаст хоёлаа тэрийг сонсгох ч юм уу багаар тасгаж чагаад явахгүй бол бас гинтийн шууд руу дагуулахаар бас цочрлоо. Багаар ярьж эхлэе. Бас нэг тип байна би хэлэх үү? За. Сая бас ингэж бодлоо. Магадгүй нэг гэрт амьдарч болно. Эсвэл нэг хоёр өрөө байранд ч хамтдаа амьдарч магадгүй шүү дээ. Тэгэхээр нэг тийм өөрсдийн гэсэн нэг тим юм хийдэг орон зай бий болчихвол зүгээр ээж магадгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр за магадгүй гэрт байх юм бол нөгөө нэг орны биш орны хажуудлын сандал дээр хийдэг ч гэдэг юм уу те. Эсвэл юу гэдэг нь зүгээр кодтай гэж болох юм те өөрсдөө. За тийм кодтай. Жишээ нь намайг би болж байгаа шүү дээ. Намайг сайн мэдгүй онч би нэг жишээ хэлье заяа. Манай нэг хувцсны өрөө байдаг байхгүй юу? Тэгэнгүүт тэр бол давхараас хаалгатай. Тэгэнгүүт тэр өрөө арай өөр зориултаар ашигладаг. Хүн харахад бол хувцсны өрөө шүү дээ. Тэгэхээр иймэрхүү маягаар нэг тиймэрхүү одоо тийм нэг орчин зүгээр бий болгоцсон. Тэгэх юм бол хүүхдэд сонсохгүй, өөр хэнийг нь сонсохгүй давхар хаалгатай болчихж байгаа юм. Зургийн явуулаараа наашааж байгаа. Зүгээр хаа. Ер нь харж нэг төсөөлөө тий. Үгүй тэр чинь харахад зүгээр хувцсны өрөө байхгүй юу? Гэтэл яг хараа юу. За. Дотроо тэгэл яг л ийм урт нэг юм юу. Сайн нэр амар гоё санаа төрлөө. Нөхөр нь тоглоом тоглодог гэсэн шүү дээ. TBC тэгээд тэрнийх нь бас нэг нууц зүгээр тим юм зүйлтэй орой байх юм бол тэ нууц зүг хоорондоо хэлдэг ч юм уу. Тэр гэх юм бол PUBG тийм өөрийнхөө сонирхлоор бас ингэж татаж байна. Надад бас код байгаа. Тайлбарс байгаа юу ер нь. Бас код хэлтэй. Хэлгүй штэ. Тийм хэлчихэр чинь мэдчихэж штэ дараа нь. Гэтэ ингээ ярихаар хүн болгонд ингээд нэг ярьдгүй юм шиг хэрнээ. Одоо нийгэмд хүмүүс ингээд юм хаалттай сэдв юм шиг ирнэ тустаа сосоороо гой юм сэдээд код мод хоогоод хувцсны шүүгээ гоёор ашиглаж ийм бас байгаа хгүй те энийг бас бусдад шеэрлж ингээд ярьж ингээд бусдад хүмүүсийг ч гэсэн ингээрээ зөвлөгөө өгж байгаа нь манай подкастын давхад тал юм аа. Юу нэ манай ч хэрэг ер нь ячаар тийм энэ подкастуудыг хүлээлгээ өрөө бол бас аюу тийм мэдлэг өгж байгаа шүү дээ мэдээл. Баярлаа. Мэдээл хаалттай байх тусмаа те. Хүлээлгээ өрөөний хоёртоо баярлалаа. Ер нь нөгөө одоо энэ подкастаараа жисэн дамжуулаад нөгөө нэг захидлын минь эзэн нөгөө нэг бусдаас нөгөө туршлага бид нар ч одоо мэрэгжлийн хүмүүс шүү дээ. Мэрэгжлийн сексологч биш. За мэрэгжлийн ямар нэгэн байдлаар юу биш те. Ингээд гэр бүл судлаач матлаач яг ингээд мэрэгцсэн үү гэхээр бас биш. Тэгээ зүгээр яг хүн сэтгэл зүйчлэг байгаа гэдэг утгаар. Тэнгүүд нөгөө манай захидлын эзэн яг мэрэгжлийн хүнд хадхан зөвчсөн нөгөө талаараа би захидлын эзний зөв туршлага хин нэгний туршлагаас бас ингээд гоё хуваалцах гэсэн болоо бас нэг туршлагаас нь бас нэг гоё сонсох гэсэн болоо тийм зорилгооноос манайх руу захидал илгээж байгаа хүмүүс бас их байгаа гэж бодож байгаа. Одоо шинэ өөр улсуудын өөр хүмүүсийн туршлагыг бас сонсоод хэрэгжүүлээд үзүүл бас гоё байх юм билүү. Одоо энэ сая бол бид нар зөндөөл юу шипи өглөө штэ бид нар мэ гэж шипи өгөөл л штэ. Тэгээ гол нь яг хэрэгжүүлээд өөрөө гоё түүнийг бас энэ дээрээс тэгвэл ерөнхийдөө зөвхөн тэгвэл ингээд одоо нөгөө талаасаа гэр бүлтэй одоо гэр бүл нөхөр хүүхэд ингээд 3 ингээл нөхөр хүүхдгээр яа зөвхөн гэр бүлээрээ байх юм тэгвэл бас ер нь ашиг тус гэж байна уу нөгөө талаараа. За би ярьчлаа. Түрүүн би болохоор ингээд яг дүнгэж ингээд гэр бүл болоод ийм залуухан байхад нөгөө нэг нутаг руугаа гүйдэг унах чөлөө нэг тийм юу байдэн штэ. Би одоо гадаадд байгаа учраас
тэгэж чадахгүй магадгүй ингээ Монголд байсан бол байс игээл гэрлүүг очоод байс игээл нэг маргалдах болгонд гэрлүүг очоод ингэсээр агаад магадгүй гэр бүлээ авч үлдэж чадахгүй байсан биш магадгүй гэж боддог хгүй. Тийм учраас одоо ингээд гадаадд байгаа ямар нэгэн маргалдаа үүсэнгүү тэгээ гараад хайчихын явчих газар байхгүй. Тийм учраас яаж игээл ингээл гэртэй байна. Тухайн үедээ ингээл бүр үнэхээр яа ста нэрээ салах юм шиг ч гэдэм үү те. Хизээч юм би хүлээн зөвшөөрөхгүй гэж бодоол нөө яг ууралсан үедээ тэгж ааж гисэн. Яа ингээд тайвширсан үед бол нэг том асуудал биш те. Тэгэл дараа нь хоёулаа тайвширсан үедээ тэрийг ингээд ярилцсангууд нэг нь буруу ойлгосон байдаг ч юм уу те. Нэг нь эсвэл өөрийгөө буруу илэрхийлсэн байдаг ч юм уу. Тийм юм байдаг. Тийм учраас яг зүгээр зөвхөн ингээд хүүхдүүдтэйгээ те ингээд хосууд тусдаа ингээд амьдарч байгаагийн гол давуу тал нь өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэж нэгдүгээр сурна. Хоёрдугаарт өөр гадны ямар нэг юм нөлөө те. Одоо юу гэдэг миний ингээ гаргаж байгаа үйл хөдлөл магадгүй манай хүний аав ээжтэй ах トゥ ингээ талхтгойж болно ш. Гэхдээ манай хүн ингээ надад хайртай юм чинь тэр одоо буруу зуршилч гэдэг юм уу те. Тэрийг ингээ хүлээн зөвшөөрөл хамтдаа амьдарч байгаа. Гэтэл бусад хүмүүсийн зүгээс болохоор ёо танаа өмчөөстэй юм юм а тийм юм а гэл тийм ингээл байнга сонсоод хараас амар дарамттай ш те. Тийм гадны нөлөө орж ирэхгүйгээр хоорондоо ингээд амар гоё цэвэр харилцаа үүсээд тэгээд ер нь залуу гэр бүлийн хувьд эхний нэг 3-4 жил нилээн нөгөө би нэг ойлголцож те эхний нэг 2 жил бол ингээд бүх хамаг сайхнараа л шүү дээ. Тэгээ 3-4 жилдээ жинхэнэ нөгөө доторх юмнууд нь гарч ирцгээгээд тэгээ тэн дээрээ янз бүрийн байдлаар маргалддаг ч юм уу ярилцдаг ч юм уу ингэсээр агаад ойлголцоо. Тэгээд нэг 5-6 жилээсээ гоё болж эхэлдэг болов уу гэж бодоод байна. Тийм болохоор ер нь их тав. Нөгөө талаараа секси хэрэг чөлөөг мэдэрнэ. Тийм гинэ. Тийм. Миний үнцэг болохоор ер нь бол бидний явж байгаа энэ урсгал гэх юм одоо ингээд шууд гэр бүлтэй амьдраа дараа шууд хүүхэдтэй болдог ч юм уу эсвэл хүүхэдтэй болоод гэр бүлтэй амьдраад энэ урсгал амар буруу юм шиг санагддаг. Яг хоёулахнаа байх цаг хугацаа хэдэн жил 2-3 жил бол байх хэрэгтэй яг тустай. Тэгээд энийг бол гэр бүлээ төлөвлөөд тэгээд төлөвлөсний дагуу хүүхдээ ч гэсэн яг төлөвлөө тийм замаар явах нь зөв гэж боддог. Тэгээд нэгэнт яг гэр бүл болцсон хүмүүсийн зөвлөгөө хийлгэхэд хэцүү л те. Гэхдээ хэрвээ ирээдүйд хүмүүс залуу охтууд ч юм уу хүн байвал ер нь бол эхэлж хостойгоо хоёулахнаа тустай амьдарч байгаад нэг орох. Үгүй нэг гэрт орох гэх нь хоёулаа тустай амьдарч байгаад дараа нь хүүхэдтэй болох эсвэл тэгээ ер нь бол аав ээжтэй амьдрах юм би бол цэцэрлэлтэй боломж байдаг бол тустай амьдрах хэрэгтэй гэж байна. Хамгийн гол нь манай ингээ монголчууд чинь дөнгөж нэг 18-20 насны түрнгүүтээ шууд ингээ гэр бүл болчихдээ шүү дээ. Тийм учраас нөгөө аав ээжтэйгээ хамт байх хугацаа хүртэл ингээ амар хомсдмал. Магадгүй тэгээд одоо гадаад жишээ нь Япончууд ингээл 30-35 нас хүртэл аав ээжтэйгээ байж ангуудаа гэрлээл явж байгаа тий. Тэгэхээр бидний хувьд бас ингээд дөнгөж нэг 18 9 наснда шууд ингээ аав ээжтэй холдож явчихаар харамсалтай тий. Би бас нэг солонгос найзтайгаа юм яриа суужсэн чинь монголчууд ингээд амар ихт гэрэлдэг гэд ярьснаа. Гэхдээ монголчууд амар сонь эмэгтэйчүүд гэхдээ амар өрөвдмөр юм а гэдэхгүй юу? Яг ингээ 20 нас мастай ингээд яг эмэгтэй хүний бие айгу гоё болоод боловсрцсан яг тэр үедээ ингээд гоё бие шууд эвдэд хүүхдтэй болчих юм тэгээд яг бэлгүүс мэлгүүсээ ингээ гаах болох болоод баг олдохгүй хөвчлэн тэгдэм бэ тэгээд бүр ингээ чин сэтгэлээс амар өрөвдөж байгаа харцаа над руу хараад тэгээ би never зэндэл болсон л доо нэр юу лээ гээл яг нэр тийм бие гаахуулах нас гэж байдаг үлээ нэр ингээ тий. Яг ингээ бие гайхуулах насан дээрээ шууд ингээ бие эвдчихдээ юм байна те гэдэг яг тийм утгаар хэлсэн. Тэгээд бас л нэг талын бодохоор л асуудал юм шиг санагдав. Наадгаж юм бодсон чи яг тийм үү. Би одоо саяхан зургийн цамгаа үзээд яасан чи харсан чи гой гойлог биетэй гой өндөр өсгөд өмсөд гой гойлог болоод ахуулсан зураг байхгүй байхгүй надаа. Тэгээд би ч одоо 23 та ээж болж байсан шүү дээ. Тэгээд ирэхээр ингээл тэрнээс хойш бараг нэг 20-с 18 амтай 20 та өвөн чинь тэгж гайхуулах ухаанаа мэдэхгүй шүү дээ. Нөгөө зүгээр л нөгөө ээж аавын өрөөс гараагүй дөнгөж 10 жилийн төсөөл их сургуульд орж байгаа хөгчин бараг нэг өмц авцаа өмсөөл үүдингээ өмсөөл явчихсан. Тэнгүүд нөгөө нэг эрэгтэй хүнтэй цаарчиж мэдэхгүй ээж, эрэгтэй хүмүүстэй уулзаж гоё би хаагаа гайхуулах ухаанаа мэдэхгүй ээж. Тэгсээр агаал тэгэл хүүхдээ болоо тэгэл одоо ингээл 30 өргөж чинь яг л байх байдаг. Тэгээд наа ч бас яг л бодмоор л юм тий. Тэгээ бас
одоо юу гэдэг жишээ нь одоо манай хипи маань ингээл амар хүүхдтэй болохоос өмнө те лаг өөрийнхөө бие гайхуулаад те ийм байлаа гэж бодъё. За манай за соко маань болохоор тэгж чадаагүй. Гэхдээ одоо юу гэдэг тэгээгүй ч гэсэн одоо өөрийнхоороо ингээд амар гоё байсан шүү дээ те. Тийм учраас манай энэ хүслийн гэр төслийн нэг гол одоо юу гэдэг хүмүүст дамжуулахыг хүсээд байдаг зүйл нь болохоор та заавал хин нэгэнтэй адилхан байх албагүй шаардлага байхгүй тий. Зүгээр өөрийнхоороо ингээд өөрийнхоороо өөрийгөө бүтээгээд өөрийнхоороо гоё хүслийн гэрээ бүтээх хэрэгтэй гэдгийг хамгийн гол нь ойлгох гэдэг. Тэгээд өнөөдрийн ингээд захидалч гэсэн ингээд аав ээжтэйгээ хамт те янз бүрийн ингээд асуудлууд байгаа ч гэсэн яг ингээд юмыг зүгээр хоёр өнцгөөс харахад ингээд шал өөр идэв штэ. Яа би станер одоо ярьж байгаа би дөрвийг магадгүй ингээд яриагаа сонсоод энэ дөрөв шиг ингээд гоё тустай байх юмсан гэж бодож магадгүй. Гэхдээ нөгөө гоё эрэг өнцгөөс нь харах юм бол бид нар ч гэсэн ингээд залуухан ингээд гэр бүл болол аав ээжээсээ холдсон хамт баймаар байна тий. Тийм учраас аав ээжтэйгээ ингээд удаан хамт байгаа нь илүү том давуу тал. Гэхдээ хамгийн гол нь одоо байгаа өөрийнхөө энэ нөхцөл байдлыг илүү гоё тий. Та ингээд юун сэтгэл хангалуун биш байгаа юм. Тэрийг хамгийн гол нь ярилцаарай тий. Тэгээ тэрэн дээрээ гоё юм чимгүүд байна штэ амьдралд тий. Энийг гоё ингээд ашиглаад байгаа нөхцөл байдалтай хамгийн гол нь сэтгэл хангалуун юмыг дандаа эрэг зүүн өнцгөөс харж агаарэ гэдгийг бас ойлгуулах гэдэг юм тий. Яста гоё намцаа айгу гоё хүлээ тий. Ганц би хүний өнцгөөс угаасаа гэр бүлтэй хүнийг шүүх юм уу өөрөөр ингээд шүүмжлэх талын өнцгөөс харахад амархан л та тий. Тэгэхээр яг гэр бүл болсны дараах тэр нэг жижиг асуудлаа шийдээд хүслийн өөрийнхөө гэрээ бүтээн гэдэг бол манай зорилго юм байна шүү дээ гэхгүй одоо мэдээд байхгүй тий. Одоо ойлгож ингэж би бас тавтай дээ. Саяхан нөгөө за гэхгүй. Facebook дээр бас тэгээ бичсэн байсан шүү дээ нөгөө эмэгтэй хүмүүс одоо ингээл хүүхэд гаргаад гэр орны ажил хийгээд хүүхдээ хараал нөхрөө хараа яаж ийм залхуутай амьдралаар амьдрдаг байна гэдэг нэг хүүхэн бичсэн байсан. Тэгсэн чинь дээр нь энэ хүүхдээ харна гэр орноо авч явна дээрэс нь өөрийгөө авч явна өөрөөсөө гадна 3-4 хүнийг авч явна ийм их ажлын дундор яаж ингэж ганц үчүүд ийм залхуу амьдрдаг байна гэсүүгээр тэрийг бодож байгаа. Одоо яг гоо ингээл гэртээ сууж байгаа ээж нарыг магадгүй гэр бүлээ зохиоцсон ээж нь ингээл эмэгтэй хүмүүс ингээл амар ингээл гэртээ байгаа нэг л хэвээ амьдралаар залхуутай амьдарч ийн гэж хэлж байгаа л санаа юм шиг байгаа юм. Эсрэгээр маш завгүй маш их ажлыг хийдэг хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэгээд ингээд юм гэдэг чинь угаасаа л хоёр талтай. Тэгэхээр одоо хэдүүл бөөнөрөө ерөөсөө яг загтлын эзэндээ төвлөрч те загтлын эзэндээ одоо таамагадгүй яг энийг хийгээд үзээрэй. Тэгээрэй гэсэн зөвлөгөө байд юм уу те өөрийнхөө хэлхийг хүссэн юмудаа хэлий те. Ерөнхийдөө подкаст маань өндөрлөхөө. За тэгээд та хэд минь ихлэх хэлчих тий. Би түрүүний асуултанд дээ штэ. За манай жуураагаас эхлэе явчих тий. За тэгээ. Түрүүний асуултанд би хариулж амжаагүй байж байгаа төсвөлийн асуултыг ороод ирлээ. Тэгэхээр гэл тавчгаа ярьчих тий. Түрүүний асуултад болохоор яг тэр эмэгтэй нөхцөл байдал минийх яг ингээ эсрэг тесрэг байгаа байхгүй. Тэмүүд би яадаг вэ гэхээр яг тэр эмэгтэй шиг байхыг хүсэж байгаа байхгүй юу. Одоо энд байнгут одоо юу гэдэг нь те хичээл сургууль одоо гэр бүлийн юу гингүүд одоо манай хүүхдийг хараад өгчих хүн байхгүй. Нөхөртөө гадуур явъя гэхээр хүүхд хараад өгчих хүн байхгүй те. Тэгээд хаамаагүй тань одоо нэг монгол хүнд харуулах нэг хэцүү те. Тиймэрхүү юм дургуймч ингээл байн хүүхдээ авч явах юм бол хүүхдүүд чи ямар ааштай гэлээ бич байгаа те. Гадуур гой тухтай ч явж чадахгүй хэмчлээ. Тэнгүүд ёо гадаадд төрөөд өстэй юм юм бэ. Дараагийн хүүхдээ хизээч гадаадд байхдаа төрүүлэхгүй ч гэдэм үү те. Яг ийм бодолтой байгаа байхгүй. Тэнгүүд нөө ээж автайгаа хамт байхдаа ч юм уу гоё хүүхдтэй болвол зүгээр юм байна гэд те. Тэгэл ээж аваа их санан гэх хэмчлээ. Яг нөгөө нэг хүн байхгүй юм айгүй мөрөөжж байгаа. Тэгэхээр сая эмэгтэй манаас магадгүй ээж автайгаа хэцүү юм шиг боловч магадгүй та ингээд дахиад бүр тусдаа те дэмжих туслах хүн байхгүйсэн бол бүр ямар байх уу гэдэг өнцгөөс нь бас харж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд сүүлийн асуултын хувьд гэх юм бол би нэг сонссон юмнаас дамжуулаад та бүхэндээ хүргэж чинь нэг бас нэг сэтгэл зүйч хүний яриаг сонссон байхгүй юу? Тэгсэн чинь за айгүй гоё нэг тийм цэцлэн ярих гэсэн чинь жоохон бодчихлоо. Сокогийн асуулт маань болохоор тухайн эмэгтэйдээ зориулаад зөвлөгөө гэсэн тийм. Зөвлөгөө туршлага юу гэдэг нь одоо сэтгэлийн угуулгын үгийг хайрлаач.
Яг ийм нөхцөл байдалтай. Тэгвэл би жоохон байж байгаад хэлээ. Яг гоё юм маань ингээд толгоноос гараа авчлаа. Өөр нэг нь. Яаж бодож яах юм бэ? За манай хиппигээ юу гэж байна? За мэдээж нэг хосын харилцааны талаар өнөөдөр бид тэгээд илүү төвлөрч ярьлаа. Тэгээд сая Жуурагийн хэлснээр бас аав ээжтэйгээ хамт амьдрах давуу талын нэг нь бол бас хүүхдээ харуулах, тэгэхэд хамт байхад түшигтэй. Дээрээс нь бас аав ээжтэйгээ байхад мөнгө урах боломжтой байдаг шүү. Санхүүгийн одоо тий байрны төлбөр ч юм уу ямар нэгэн хоолундны төлбөр хавааж төлөөд энэ одоо тустай гарцсан хойноо бид нэр ингээ харамсдаг мэлээ. Жишээлбэл би аав ээжтэйгээ хамт байхдаа ерөөсөө мөнгө хурааж байгаагүй. Тэгээд сүүлд нь хүмүүгээс харамсдаг юм чи харамсахгүй тулд бас хосын харилцаагаа ч гэсэн авч жоохон хажуугаар бас ингээ санхүүгээ нөөцлөх ч юм уу дараад ирээдүйд нөгөө хамт амьдрах байраа яг аав ээжтэй байгаад муухай гарах юм бол жоохон ашиглаад мөнгө зөвдүүлээд тий аав ээжтэй байгаад тэрийг бас бэлдүүл дээрээ гэж зүгээр миний зөвлөгөө тэгж бодож जैन тэгээ хэрэгжүүлэх үгүй өөрөө мэдэх байх. За манай би түрүү нөгөө нэг марцныгаа санцсан тэрийгээ дуусгах уу. За яг өчигдөрхөн би нөхөртөөгөө ярилцж байсан юм баггүй юу. Яагаад ер нь хосуудын харилцаанд асуудал үүсдэг юм бэ гэдэг талаар би нэг юм сонслоо гэд. Тэгсэн чинь нөгөө хамтын зорилго гэж нэг юм байдгүй гэд байд юм байна л та. Тэнгүүд одоо нэг жишээ нэг подкаст дээр бас ярьж байсан. Нөхөр нь ингээ за би 30-аас хүртлээ юутай болно, байртай болно, эхнэр хүүхдээ аваад тусдаа аав ээжсээ тусдаа гарна гэдэг зорилго байж байгаад тэгээд 30-аас хүрэнүүтээ мэдээж байртай болсон. Тэгээд тусдаа гарангуудаа илүү гоё явах гэж эхнэр нь бодсон чинь нөгөөх нь айгүй шоуддаг болоод гадуур их явдаг болцсон гинэ. Тэгээ ингээ гайхаад ингээл тусдаагаараа гоё юм гэсэн чи яагаад юм болчих гэсэн чинь тэр нэг сэтгэл зүйчийн хэлснээр л ингэж байгаа байхгүй. Хамтын зорилго маань яг 30 хүртлээ байсан. 30-аас хойшоо ингээд дахиж шинээр гаргаж ирээгүй учраас амьдралд нь асуудал үүсч эхэлдэг гинэ. Тэнгүүд би яг нөхөртэйг ярьсан байхгүй юу. За хоёулаа нэг мэдээж нэг зорилго байгаа да. Тэрийгэ биелүүлчих юм бол дараа нь ахаад том юм гаргаж ирэхгүй бол ер нь ингээд нийт гэр бүлүүдэд тэр судалгаан дээр үндэслэн л яриа байгаа шүү дээ. Нийт гэр бүлүүдэд зорилго дуслаа дараагийн асуудал гарч ирдэм байна гэ амар тийм тэр талаас нь ярилцсан байхгүй. Тэгэхээр нөгөө бас энэ эмэгтэй маань бас ямар зорилготой юм бол те гэж бодож чинь тэрийг бас нэг бодоод үзээрэй. Дээрээс нь магадгүй ингэж бодож чинь хамт байх нь жоохон одоо бэлгийн амьдралд жоохон нөлөөлдөг гэсэн шүү дээ. Тэгэхээр хэрвээ зориггүй байгаа бол зориг тавьчих. Тэнгүүд 5 жилийн дараа тусдаа гарна гэсэн зориг байгаа бол тэр дундаа нөгөө нэг байгаа асуудлуудыг хамтдаа даван туулаа гарч чадах юм шиг санагдаж байна л та. Тэртээ түрүү 5 жилийн дараа гоё тусдаа гарчих юм чинь одооний энэ бэлгийн амьдрал маань жоохон ингээд гоё биш байгаа ч гэсэн боломжоор зохицуулаад явж болох юм байна гэд нөгөө үр дүн харагдаж байгаа учраас жоохон одоо гоё урам өгөх бах гэж бодож байна. Миний бодлоор тэгээ өөртөө ч гэсэн энийг бас хэрэгжүүлэхээр болсон байгаа. Хамтын зорилгоо илүү ингээд дараа дараагийн төвшин тавиад явах нь их зүгээр юм байна. 5 жилийн дараа сайжрахын тулд одоо насаас баг багаар хичээгээд чимээг барьчихна тэгээд нөгөө UB комментээр ирсэн шнэ тагтаа дуу гээд энэ талаар бас ярьж та гурав сонссон уу? Аавчтай амьдрдаг хүмүүсийг ингээд ийм юм хийхийг тагтааг дуу гэдэг. Яаж дуурдаг вэ? Би одоо дуурах гээд үзье. Гэдэг юу? Тийм үү? UB коммент дээр тийм ихтэй гоё ирсэн юм а. Би яг дуурайч чадахгүй. Сонсоогүй байна. Дууралт гэж нэрлдэг гээд. За саяны хэсэг бараг хасах уу? Айгу жоохон онцгой хүмүүс бараг сонсоо шоолох ха тагтаг дуугүй. За цаг гээ заагаад байна. За сүүлийнхаа өнөөдрийнхээ загтлыг ер нь дүгнээд ерөнхийдөө хэлжээ те. Ингээд яг нэг дүгнэлтийг нь яг өнөөдөр сокон явчаа. Тэгээд энэ дээр бол ерөнхийдөө бид загтлынхаа эзэнд бол ерөнхийдөө төвлөрөөд хэлэхэд эхлээд та магадгүй өөрийгөө хөгжүүлэх магадгүй одоо бидний ярьдгаар те нөгөө нэг подкаст сонсоод үзээрэй. Магадгүй тэр бидний хэлсэн дөрөв дурдсан те тэр хүлээлгийн өрөөнөөс ингээд манай багийн гэхэд 2 гишүүн ингээд өөрийнх амьдралд хэрэг болох үс зүйл олж авсан байна. Тэгэхээр та бас олж авахыг үүсэхгүй. За тэгэхээр подкастыг сонсоод үзээрэй. Та нөгөөдгөр манай подкастыг бас байнга сонсоорой. За хоёрт мэдээж нөхөртөө ярилцах. Тэгээд ярилцах гэдэгтээ мэдээж түрүү хэлсэнчлэн зүгээр нэг гоё урд урдаа хараад тийм сросны ярих биш те. Зүгээр нэг гоё яриад хамтдаа хөтлөөд явж болж гин нөхөртөө нэг бол дуртай тэр үзээд тоглоод тоглоомын хамт ярьж байгаад өөрхөн гамбургийн арга гэж байдаг шүү дээ. Эхлээд нэг турхан хүний дуртай юм ярьж байгаад голоор нүрэх юм шиг дахиад дуртай юм нэраа тэгээд ингээд нэг гамбургийн аргаараас нэг гоё угаад үзээрэй, нөхөртөө ярилцгаж үзээрэй. За мэдээж манай Жуурагийн хэлдгээр хамтын зорилгоос тавиад үзээрэй. Магадгүй хоёрын хувьд хамтын зорилго гэж юу байна? Одоо яг юуны төлөө явж байна те? Тэр дундаа өөр чинь тань зорилго бас юу вэ? Тэрийг бас за тэгээд мэдээж энэ
аав ээж одоо мэдээ би бас ингэ бодож суулаа мэдээж аав ээж ингээд байгаа болохоор энэ секс амьдрал бэлгийн харилцааны жоохон ингээд явахгүй байна гэдэг сэтгэл нөгөө зовнил байгаа даа штэ. Гэхдээ яс юм дээр бид нар үр хөвгтэй болно үр хөвгтэй хажуудсан нэг л хийж чадахгүй бас санаа зовоол юм шүү дээ. Энэ мөнхийн байх юм шиг надад санагдлаа. Аав ээж нь нэг асуудал болоод байгаа юм шиг ярина. Одоо хүүхдүүд томроод ирэх юм бол мэдээж бид нарт ч гэсэн хүүхдүүд хаажид хийн тийм туртай сайхнаар гоёор хийж бас боломж олохгүй. Өстой нөгөө тагтаа дуу гаргаад чимээгүй ихээс сонголтгүй болоод штэ тий. Тэгэхээр энэ асуудал бол мөнхөд үргэлжлэх юм байна гэдгийг магадгүй та нэг хүлээмжшөөрөө тэр өнцгөр нь та нэг өөр аргууд ирлээ тий. Түрүү буудал орж болж гин магадгүй зүгээр нөгөө машиндаа одоо тий нөхөртөөгөө болж гин бид хэлсэн тий одоо нэг нууц өрөө мөрөө гаргаж болж гин гэл бидний хийл подкастт дурдсан санаануудыг бас сонгоод танд ямар арга хэмжээ авбал танд болохоор байна гэдгийг өөрийнхөө нөхцөл байдалд хувиргаад өөрийнхөө нөхцөл байдлаас авч үзээд ингээд нэг тэр зүйлийг ингээд зохицуулждаг байгаарэ тэр зүйлд ингээд санаад битгий зовоорой энэ тал дээр боловсрлоос дэвшлүүлээрээ тэгэхгүй болохоор ингээд эргээд асуудалд ингээд улам санаа зовнил үүсэт байхаар байна гэж хэлмээр энэ би бүхний хэлж байгаа санаа зовнилын бүхнийг ингээд та эргээд ерөөсөө давуу талууд энэ бас ашиглаад үзээрэй. Та өөртөө бас асуугаад үзээрэй. Одоо яг үнэхээр миний ингээ гэр бүлд болоод байгаа тэр хавар хөнөөлтөд зүйл нь юу байна гэдгийг өөрөөсөө асуугаад үз. Энэ үнэхээр тал дээр та санаа зовдгоо, санаа зовнил чи үнэхээр дээзэгтэй байна уугүй юу гэдгийг бас өөртөө ярилцаад үз. Нөгөөтэйгөр гэр бүлтэйгээ байхад ямар ашигтай байна одоо түрүү хэлсэндээ аав ээжтэйгээ байхад ямар ашигтай мөнгө хурааж болдог гэж юм альсвал хүүр хүүхдээ чи хараад хүн байна гэж юм ингээд танд ямар ашигтай байна а нөгөө төлтэйгээр аав ээжгүй зөвхөн гэр бүлээрээ байгаа түүхийн байхын ашиг тусны юу байна гэдгийг бас та нэг цаас гараад бичээд үз. За нөгөөдгөр магадгүй энэ танд хэцүү санаа зовнил нь их байгаадаа бол ямар арга хэмжээ авбал зүгээр вэ? Миний хийх хамгийн ихний алхам юу вэ гэдгээ бас цаасан дээр загсаагаад бичээд үзээрэй гэж хэлмээр байна энэ цагтлахаа эзэнд. Тэгээд манай подкастын цагтлааруусан маш их баярлаа. Тэгээд олон аав ээжүүд олон гэр бүлийн нэгэн хэсэг нь алдчихгүй энэ зүйл байлаа. Тэгээд мэдээж энэ зүйл ингээ фридом, эрх чөлөө мэдэрч ийж гоё зүйлийг мэдэр таашаалаа амтыг мэдэрч ийж цаашаа өрнөдөг зүйл учраас гэр бүлтэй байх гэр бүлийн асуудал донд хамгийн том байр суурь эзэлдэг зүйл яалчгүй секс амьдрал бэлгийн харилцаа байдаг шүү. Тийм болохоор энэ дээр та заавалжгүй арга хэмжээ аваарай гэж хэлмээр байна. За энэ подкастыг сонсож байгаа та ч гэсэн өөрийнхөө бяцхан нууцыг бидэнтэй хуваалцаад захиа илгээгээрэй. За баярлалаа.